Нэг багтаа хамгийн үнэн чөлбөмбөгчин таны бодлоор хэн бэ? Марко Ройс Боруссия Дортмунд багтаага 12 жилийг өнгөрөөсний дараа 2023-аас 2024 оны улирлыг дуусгаад Боруссия Дортмундыг орхино гэдгээ мэдгдсэн. Үүнтэй ч холбоотой үедээ аваргуудын лигийн шигшээ тоглолтод үлдээд байгааг бид мэднэ. Тэгвэл түүний тухай сонирхолтой баримтуудыг та бүхэнд танилцуулъя. Замналын эхлэл. Ройс 1989 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Дортмунд хотод төрсөн. Тэр ердөө 4 настай байхдаа Унган хотынхоо Пост SV Дортмунд багт элссэн. Түүний анхны дасгалжуулагч Андре Шурман түүний тухай дурсаж. Тэр энд ч бай, гэртээ ч бай үргэлж хөлбөмбөг тоглох дуртай хөлт байсан. Тэр хөлбөмбөг тоглохдоо сайн байсан бөгөөд бөмбөг эзэмших чадварыг нь анхаарад гайхаж байлаа. Ингэж ярьж байжээ. Яагаад тийм бага насндаа клуб дийлсэн тухайн асуухад тэрээр би гэрт байхдаа баян хөлбөмбөг ярьж бүр мандрын алим зэргийг бөмбөг болгож хөлбөмбөг тоглодог байсан. Дэмлэж эцэг их минь намайг шууд багт илсүүлсэн болов. Ингэж ярьж байсан. Ройс 1996 Дортмундын залуучуудын ягтанд билсэн боловч түүний жижиг биенээс болж хүмүүс түүнийг мэрэгжлийн тамирчин болж чадахгүй гэж үзэж байж. Тус шалтгаанаар тэр өөрийн унган багийг өрхөж Ротфейс Ахлен баг руу нэгдсэн байдаг. Гладбахын аврагч. Тэрээр 2009 оны зун Боруссия Мюнхен Гладбах багийн ойрын хэдэн жилийн ирээдүйг тодорхойлох үзгэрийг байгуулж байсан юм. Тэр 2011 онд Гладбахыг доотлыг руу унахгүй байхад тусалсан шийдвэрлэх голыг оруулсан бөгөөд түүгээс зогсохгүй дараа улиралдаа 18 гол оруулсан нь түүний хувийн дэд амжилт өдийг хүртэл хэвээр байгаа юм. Тэрхүү голуудын тусламжтайгаар тэд тухайн улиралдаа 4-р байр шалгарч аваргуудын лигт орох эрхээ авсан байдаг. Том тэмцээний зовлон. Евро 2012 тэмцээнд Германы шигшээ хагас шигшээ шалгарах чухал гол оруулснаар Ройсын шигшээ багийн замнал маш сайн эхэлсэн. 2014 оны дэлхийн аварга болох төхөж байхад тэр үнэхээр галзуу формтой байсан юм. Тэрээр 13-аас 14 оны улирлын 2 дугаар хагаст лигтээ 8 гол оруулж 5 оновчтой дамжуулалт өгсөн ч дэлхийн аварга эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Армени эсрэг нөхөрсөг тоглолтод шагаандаа бэртэл авснаар түүний мөрөөдөл нуран унсан. Герман түнгүүгээр 4 дахь удаага дэлхийн аварга болж байсныг санаж байгаа. 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээний өмнө ч түүх давтагдж тэр тэмцээн эхлэхийн өмнөхөн буюу лигийн сүүлийн тоглолтод бэртэж байсан. Харин тэр 2018 оны дэлхийн аваргад оролцсноор түүний шигшээ багтаага оролцсон 2 дахь том тэмцээн болсон юм. Тухайн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэр Германы хэсгийн 3 тоглолтын 2-т нь гараанд гарч хэсгийн ганц хожил болох Шведийг хоцсон тоглолтод гол оруулж байсан. Мөн Евро 2020-ыг тэр өөрийн хүсэлтээр үндсэн байдаг. Харин 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багтаа туслахаар буцаж ирсэн ч энэ тэмцээн нэг ч муу адил шагаан гэмтлийн улмаас телевизээр үзэхээс өөр аргагүй болсон юм. Гёцеба Ройс. Ройс дэлхийн аварга багийн нэг хэсэг байх аз дутсан ч хамгийн сайн найз Марио Гёцен 2014 оны дэлхийн аваргын финалийн тоглолтод Аргентины эсрэг хожлын голыг оруулж байсан. Тэрээр аваргын баярын үеэр талбай дээр ардаа Ройсын нэр бүхий өмсгөлийг барьж эзгүй байгаа хамтдаа ялалтаа зориулж байжээ. Дортмундын ахлагч ба багийнхныхаа шүтэн. Ройсыг 2018-аас 2019 оны улирлын өмнө Юсен Фавр анхудаа Дортмундын багийн ахлагчаар томилсон. Тэрээр Дортмундын залуучууд болон багийн анд Жейден Санчогийн шүтэн юм. Дортмундд Манчестер Юнайтедаас зээлгэр тоглож буй жигүүрийн тоглогч Санчо. Би Марко Ройсыг маш том тоглогч гэж боддог. Учир нь би түүнийг шүтэнэ гэж хардаг. Түүнтэй талбай дээр ярилцаж зөвлөгөө авах нь сайхан байна. Учир нь би түүний хэлсэн үг бүрийг өөртөө тусгаж авдаг гэж ярьж байсан юм. Сайн үлсийн эзэн. Дортмундын хот талбайн гадна өөрийгөө олонний анхаарлын төвд байлгаад байдаггүй ч үргэлж бусдад тусалдаг нэг. Тэрээр хэдэн жилийн турш Дортмундын имлэг твтэж байгаа хүүхдүүд дээр тогтмол очиж урам зориг өгсөөр ирсэн. Ройс нь цусны хорт авдартай хүүхдүүдийг дэмжиж MRXI хувцсныхаа ашигаас буйны үлсэд хандуулдаг. 2020 оны 3 дугаар сар тэрээр их нарийнхээ хамт Дортмунд хотод байрладаг жижиг бизнесүүдэд коронавирусын дахлын нөлөөг даван туулахад нь туслах зорилгоор 500 мянган евро хандуулсан байна. Гол оруулах гоц авьяас. Хэдийгээр бид бүхэн Ройсыг маш сайн багийн тоглогч гэдгээр нь мэдэх боловч дамжуулалтын гайхалтай чадваруудаас гадна маш сайн төгсгөжүүлээ. Ройс Дортмунд руу буцахаас өмнө гайхалтай амжилтыг үзүүлж Мюнхен Гладбахын төлөө 109 тоглолтод 41 гол хийсэн. 2018 оны 8 дугаар сар гэхэд тэрээр Бундслигийн карьерийнхаа 100 дахь голоо Лайпцигыг 4-1-ээр хоцсон тоглолтод оруулжээ. 21-с 22 оны улирлын тоглолтын нээлтийн өдөр Ройс Айнтрахт Франкфуртыг 5-2-оор хоцсон тоглолтод гол оруулснаар бас нэгэн том амжилтыг үзүүлжээ.
Тэрээр клубын түүхэнд Дортмундын өмсгөлтэй Бундеслигийн 100 гол оруулсан 5 дахь тоглогч болсон юм. Тэрээр 2021 оны 10 дугаар сард Дортмундын төлөө 100 дахь голын дамжуулалтаа хийсэн. Аугсбургийг 2-1-ээр хоцсон тоглолтод Жулиан Баратад ялагчийн голыг оруулахад нь дамжуулалт өгснөөр тэрээр Бундеслиг Дортмундын төлөө 100 гол болон 100 голын дамжуулалт өгсөн цорын ганц тоглогч болсон юм. 22-оос 23 оны улирлын 25 дахь дөргийн тоглолтод тэрээр Кёлн клубыг 6-1-ээр бод нэргэсэн тоглолтод 2 гол хийснээр 161 голтойгоор Бундеслигийн үеийн багийнхаа бүх цаг үеийн мэргэн бууч болж спортын захирлаасан Майкл Цоркийг гүцэж төрүүлсэн юм. Энэ бүх статыг батлах шиг түүний клубийнхээ төлөө тоглосон Бундеслигийн сүүлчийн тоглолтод чөлөө цогцолтоос ямар гоёмсог гол оруулсныг та бүхэн үзсэн байх. FIFA-гийн нүүр царай. Хөл бөмбөгийн хамгийн том тоглоом болох FIFA цувралын cover зурагт өөрийнхөө зургийг тавиулахыг маш олон хөл бөмбөгчид мөрөөддөг. Тэгвэл Марко Ройсыг FIFA 17 тоглоомын нүүр царайгаар сонгосон байдаг. Уг сонголтыг олон нийтийн санал асуулгын хүрээнд тодруулдаг ба тухайн үед Хамс Родригес, Эд Назар нарыг санал асуулгын дүнгээр ялж байжээ. Онгоцны нисэгч болох байсан. Ройс хөл бөмбөгчний хувьд өндөр амжилтуудыг үзүүлэн 12-оос 13 оны аврагуудын лигийн финал шалгарч Дортмундын хамтаар 16-аас 17, 20-оос 21 оны DFB Pokal цомд төрүүлсэн. 2012-2019 онд Германы оны шилдэг хөл бөмбөгчнөр шалгарсан түүний ажил мэргэжил шууд утгаараа өндөрт байж болох байжээ. Тэрээр 2012 онд Байлцэд хөл өгсөн ярилцлагада би багасаа нисэх сонирхолтой байсан. Тэр үед би үргэлж нисэгч болохыг хүсдэг байсан. Би хүүхэд байхдаа нисэх дуртай байсан. Одоо ч гэсэн гэж хэлжээ. Дэлхийн ертөнцийг үзэж олон янзын соёлыг мэдрэх, мөн маш их техник хэрэгслүүдтэй ажилдаг нь нисэгчийн мэргэжлийн сонирхол татгууц хэсэг байсан гэж ярьж байжээ. Ингэсэн хэдий ч түүний эцсийн мэргэжил сонголт түүний сэтгэлийг гонсоолгоогүй лээ. Ройс болон Боруссия Дортмундын хайрын түүх аз жаргалтайгаар буюу аврагуудын лигийн дэлхийн чигтийг өргөөд өндөрлөвл дэлхийн нийт аз жаргалд умбах нь дамжиггүй. Тэд зорилгодоо хүрч чадах болов та сэтгэлийн үлдээгээрэй. Дараагийн дугааруудаа цаг алдалгүй үзхийг хүсвэл subscribe дараарай.